Төрсөн цагаас ээжтэй гологдож хаягдсан бяцхан панч сармагчингийн төв яг одоо Япон байтугай дэлхийг донслогож байгаа. За энэ хөөрхөн сармагчин бол ерөнхийдөө макак төрлийн сармагчин. За энэ сармагчин 2025 оны 7 дугаар сард Японы Ичикава хотын амьтны хүрээлэнд бол хөөрхөн төрсөн байдгийн. За төрөнгүүт нь түүний ээж нь түүнийг голсон. За ингэнгүүт нь одоо тухайн зоопаркын ажилчид энэ амьтныг цааш нь амьдруулахын тулд анхнаас нь одоо сүүмүү юу гэдгийг те бүх дижээлэр өгчөж хөөрхөн том болгосон. За иймэрхүү одоо орхигдсан, хаягдсан, гологдсон одоо амьтад зулцгуудыг өсгөдөг янз янзын арга ажиллагаа байдаг. Гэхдээ бүгд л нэг ижил төвшөнд явагддаг. Тэр нь юу вэ гэхээр үүнийг одоо те төрсний дараахан ямарваа нэгэн жихмэл ч юм уу дулаан одоо зөөлөн зүйлтэй хамтд нь хавсарч найзлуулж хамт нэг оронд байлгаж биенд нь дасгаж орон зайг нөхөж ерөнхийдөө бүх амьтны зулцгийг бол өсгөж том болгодог. Яг үүнтэй адилаар одоо панч гэдэг хөөрхөн сармагчин байна. Одоо энэ зурган дээр гарч байгаа оронгтоны одоо те жихмэл тоглоомыг анх төрсэн цагаас нүдэ нээсэн цагаас хойш өөрийнхөө ээж гэж итгэж найдаж ерөнхийдөө бүх зүйлд бол хамтдаа бүх цаг үеийг бол хамтдаа туулж ирсэн байдаг. За ингээд тухайн жижигхэн панчийг нэг 5-6 сар орчим болонгууд нь бие даасан гэдэг үүднээс ерөнхийдөө бусад одоо энэ төрлийн макак төрлийн сармагчингуудтай нийгэмшүүлэхийн тулд 1 сарын 16-нд одоо ерөнхийдөө макак одоо сүргийн голд бол авцар тавьсан. За мэдээж авцрахтаа энэ одоо шар өнгөтэй оронгтоны бас хамт нь явуулсан. Ер нь тэгээд байгаль дээр төрсэн одоо амьтан гэлтгөө сармагчин хүн хүүхэд ерөөсөө бүх төрлийн нялх амьтад төрсний дараах одоо тэр бooжилтанд нь ихийнхэн тэр дулаан үнэр танар одоо юу гэдгийг бүх зүйл нь маш их хэрэг болдог. Хүний хүмүүжил гэж яриад хүмүүс цэцэргээд дийдэг. Хамгийн түрүүнд хүүхэд төрөөд ихийнхэн энгэрт одоо хамгийн аюулгүй тайван байж биеийн температур болон амьсгал уушиг зүрх судас одоо стресс мэдрэл тарих бүх зүйл нь одоо жигд хөгжиж идэг байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр та ихэнх хөвлийгээс гараад ээжийнхээ энгэрт ирэхлээр ядаж нэг 5 нас хүртлээр энгэрт нь зүгдэж биеийн дулааныг мэдэрч хамтдаа нэг орон дээр унтчихсэн бол та магадгүй энэ дэлхийн хамгийн жаргалтай хүүхэд гэж хэлж бас болно. Ер нь тэгээд энэ панчийг ингээд 1 сарын 16-нд бусад макак сармагчингуудтай хойлоход бол өөрийнхөө одоо их гэж ойлгодог оронгтон жихмлээ бол чирээд олон одоо сармагчингуудын дундор явдаг. За энэ макак гэдэг төрлийн сармагчин бол өмнөд Аз болон ерөнхийдөө халуун дулаан орнуудад их элбэг байдаг юм сармагчин. Тэгээ энэ сармагчин одоо Японы зоопаркад өсгөж үржүүлж 1-2 хэмжээний одоо отог гал одоо эвсэл гэхүү иймэрхүү бахархлууд бол байдаг. Мэдээж нэг 10-аас 15 орчим одоо хүнний төөтэй одоо энэ иймэрхүү эвсэл бахархлууд нь ерөнхийдөө маш тийм зожиг гаднаасаа хүн ерөнхийдөө авдаг дотроо байгаа хэдийгээ бас зохицуул сургаж ерөнхийдөө сүргийн системээр байдаг. Сармагчин гэдэг нь харахад энгийн хөөрхөн амьтан юм шиг боловч яг алан хятаан дээрээ тулах юм бол үнэхэрийн харгас догшин гэдэг миний ярьж исэн сармагчингийн одоо эвсэл бахархлуудын хооронд алан хятааны түүх та бүхэнд одоо санагдаж байгаа байх. За яг энэ үлгэрээр одоо 5-6 сартай энэ одоо жижигхэн панч сармагчингийн үнэр танар өнгө үзэмж одоо дуурж байгаа дуу хоолой нь яг энэ бүлэгт байгаа одоо бусад сармагчдын одоо сэтгэл санаа хөдөлгөж чадаагүй учраас түүнтэй бол маш хачин одоо хэрцгий догшин маягаар бол харьцаж зодож нүдж байгаа чирж гүйж байгаа янз янзын бичлэгүүдийг та бүхэн харсан. За үеийнхэн найзуудтайгаа одоо энэ панч тоглох гээд очихоор нөгөө үед нь бас түүнийг элдэвлэж шоглож өөрийг нь хамгаалах ээж гэдэм их чах байхгүй учраас бас нэлээд доош нэг маягтай бол явж ирсэн. За энэ болгонд одоо панч гэдэг сармагчин маань хөөрхий одоо тэд нөхдүүдээс зүхтэж энэ тэнд буланд хэвтэж байгаа өөрийнхөө оронгтон ээж дээр очиод түүнийг тэрвэд одоо унтдаг түүнд одоо очиж тайвширдаг иймэрхүү нөхцөл байдлаар харагдаж ирсэн. Тэгээ энэхүү нөхцөл байдлыг одоо гадаадын жуулчид болон Японы одоо аялал зугаалагч нар анх олж хараад
интернет сошиал орчинд тавихад бол олон хүний сэтгэл санаанд хүрэхээс гадна зүрх сэтгэлийн өвдгөж одоо энэ зоопаркийн хаалгуудыг одоо өглөө нэхэд хэдэн зуун хүн дараалаж зогсчихсон яг энэ панчийг хармаана панч яаж амьдарч байгаа юм бэ гэдэг талаас бол санаа оноо хийжсэн. Дээрээс нь одоо олон ютубер блог хийдэг нөхдүүд бас очсон гэдгийг та бүхэн харсан. Ямар ч байсан энэ сармагчин ерөнхийдөө хэцүү ч гэсэн ингэж сүрэгтэн дасгахгүй бол яг энэ панч гэдэг сармагчин үлдсэн амьдралынхаа төшөөний гараас хоол иддэг ерөнхийдөө тийм сармагчингийн өөрийнхөө зэн совинг алдах гэсэн учраас яг энэ бүлэгт болоод өвчээр нийлүүлэхээс байхгүй. Ер нь энэ төрлийн сармагчингууд одоо яг 4-5 сартаагаас эхэлж одоо тийм бусад насанд хүрсэн сармагчин дунгуудынхаа үйл хөдлөл одоо ан ав одоо юу байдгийг тийм бүх зүйлийг нь муу сайныг нь дагаж харж сураад яг тэрийг нь копи паст хийж цаашаа явдаг юм байгалийн зохиолдлоготой. Мэдээж одоо бяцхан бамбрууш гэнэ. Бяцхан сармагчин учраас эн чинь одоо нэг төрснөөс хойш 1-4 сарын турш ихийнхээ ингэрт одоо наалдаж хамгийн аюулгүй мэдрэмжийг авахаас гадна орой өвдөж унтчих үедээ одоо ээжийнхэн элч үнрийг мэдэрч унтснаар сэтгхүй оюун одоо бүх зүйл нь амарч түүнийгээ дагаж уураг тарих нь бол зөв голдорлоороо бол хөгждөг байгаа. Хэрвээ их гэдэг амьтан танд байхгүй байх юм болвол та яг 1-5 насны энэ үедээ хамгийн одоо хүүтэн шон хамгийн хайргүй одоо хардарсан зүйлийг мэдэрч үүнийгээ дагаж таны оюун ухаан бие физиологийн өсөлт хөгжилт чинь удаашаарч одоо хамгийн хэрэгтэй цаг үе хамгийн одоо хэцүү өнгөрөөнө гэсэн үг. Тэгэхээр хүмүүс хилээд идэг л да одоо хүүхдийг багаас нь 5-6 сартаагаас нь эхлээд үлгийдөө багцлаад одоо ингээд гормон дээр тусна унтуул энэ гэж яа. Энэ бол ерөөсөө өөрөө байгалийн эсрэг үйлдэл юм байгаа. Тэгэхээр хүн гэдэг амьтан бол бодгайлбол ерөнхийдөө ээж нь байх юм бол ээжигээ тэрврээд одоо хүүхдийн хувцс моц өмсөө хөөрхөн эрх чөлөөтэй хөлгаар ажигээд ээжигээ үнэгчлээд эргэж тойроо тонгочоод унтчих өөрөө тийм цусны эргэлт болон байгалийн одоо тийм зохиолдлоготой байдаг. Хүмүүс ч одоо үлгийдэд хүүхдээ гулууц шиг юм болгочоод хажуудаа тавьчаад хөвтээд идэг. Энэ өөрөө бас аюу буруу мухар сүсэг одоо школ юм байгаа. Ингээд ярихаар хүмүүс монголчууд үлгийдэж ирсэн чи юу юм монгол хүн биш юм уу жаа юм гэдэг ярьж магадгүй. Яг үлгийддэг байсан түүхийг эргээд харахад бол хол аян замд эсвэл тэрж явах үед гарт барьцтай одоо энэ гулжгансан нурсан байлгахгүй тул ерөнхий тэмдэгшин болгож аян замд одоо хэсэг маягаар тэгж авч явдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа 30 минутын дараа ч юм уу хүүхдийн үлгийг задлана гэж ярьдаг. Задлаад амраагаа тарвалцуулаад одоо баалгаж шээлгээд ингээ явдаг байсан байгаа. Тэрнээс өдөр шөнөгүй үлгийдөөд хүүхдийг урт хөлтэй дэгшин хөлтэй мундаг сайн хүн болгож ийн гэдэг маань өөрөө бас гавлын ясны бүтэц нуруу өвдөг үе түнх гэр өчнөө олон муу зүйлтэй байдаг гэдгийг одоо гэмтлийн эмчнэр одоо ерөөхдөө бол маш сайн мэдчихэдэг. За ингээд сармагчин руу орохгүй бол одоо өөр тийшээ хүн рүү халдж байна. За ямар ч үсэн тэгээд панч гэдэг хөрхөн сармагчин одоо яаж хийж байгаад хүчээр энэ сүрэгт одоо нийлүүлж ирсэн да. Тэгээд тэнд явж ирсэн жуулчин болон онлайнаар үжиж байгаа хүмүүсийн комментиг хараад байхад ихэвчлэн одоо хүмүүс бол одоо ямар хөөрхийн би очиод өргөөд авчи яаж ээж авах уу яах вэ их үү хөөрхийн минь гэсэн л тийм одоо хандлага гаргаж ирсэн. Гэтэл одоо зарим хүмүүс нь үжилсэн бэ гэхээр энэ сармагчин маш богино хугацаанд одоо өргөж авах ээжтэй ч юм уу автаач болохгүй болвол ерөнхийдөө иймэрхүү ганцаардал одоо над үзэгдсэн байдлаас болж ерөнхийдөө одоо цаашдын амьдрал нь бүрхэг болно гэсэн. Ингээ 1 сарын 16-нд хийчээд байж итэл одоо 2 сарын 16-нд яг энэ одоо макак сармагчингийн бүлэгт одоо байдаг хамгийн хөгшин эм сармагчин одоо түүний нарчаагүй адлагдж байгаа энэ хөрхий одоо зовлон зүдгүүрийг нь харж хамгийн түрүүнд ингэртэй твэрч ерөнхийдөө ээж гэдэг сармагчингийн ингрээс одоо аваагүй тэр илч дулааныг хамгийн хөгшин сармагчин байгалийн зэн совингоор уул мэдэрч түүнийг өргөж явснаар одоо панч
гэдэг энэ хөөрхөн дэлхийд алдартай бяцхан сармөгчингийн зулцган амьдрал ерөнхийдөө цаашдаа гэрэлтэй болж эхэлж байгаа. Хөгшин сармөгчин мэдээж панч гэдэг бяцхан зулцгыг хамгаалахаас гадна өөрийнхөө мэддэг чаддаг бүх зүйлийг зааж өгнө. Энэ панч гэдэг хөрхөн мондих юу энэ амтан бол эхийгээ дагаж тэндээс ирээдүйн хоолоо олох бүх арга туршлагыг судална. Хэрвээ сурч чадахгүй бол энэ амьдралд цаашдаа уршиж байж чадахгүй юм байгалийн зохилдлоготой байдаг. Тэгэхээр энэ бяцхан сармөгчингийн түүх биднэрт юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр дөнгөж төрсэн хүүхдийг эсвэл гүлэг ямарваа нэгэн амьтны зулцгийг ихтэй доор хайж 4-5 сар байлгаж иж ерөнхий амьтны амьдралын дархлаа бол тогтдог. Өсөлт хөгжилд нь зөв замаараа явж идэг учиртай байгаа шүү. Тэгэхээр энэ бүх зүйлийг та бүхэн сайн судалж өөрийнхөө хүүхдийг ядаж 5-наас хүртэл хажуудаа авч унтж гинэ, хамгаалж гинэ гэдэг ирээдүйд нэлээд чанга чирийг зөв оюун ухаантай хүн болох юм бас хамгийн том эхлэл. Энийг шинжлэх ухаанд яг таг тоочны за ингэдийн тэгдийн тэддийн минут хамт гэсэн бол байхгүй. Гэхдээ шинжлэх ухаанаас давсан байгалийн зүүн совин сэтгэл хөдлөл зүрхний хэмнэл биеийн дулаан гэдэг энэ бүх зүйлүүдийн нэгдэл өөрөө ерөнхийдөө бидний цаашдын яаж амьдрах, эрүүл байх уу, эсвэл сэтгэл санаа зөв байх уу, өвчтөй байх уу гэдгийн хамгийн том код бичигдэж ийм чухал үе байгаа. Тэгэхээр та бүхэн хүүхдээ хөхөөрхөөл хажуудаа авч унтж байгаарай.